Чулууногт Алтууыг байна. 1976 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн эхнэр хүүхдийн амт амьдардаг. Би 1996-аас 97 онд Илийн 0245 дугаар ангийн хугацаа цэргийн албыг хааж 1 жил алба хааж үүрэг гүйцэтгэсэн байгаа. Тэгээд 97 онд халагдчаад 2002 онд хил хамгаалах ерөнхий газрын авч жолооны сургуульд суралцсан төгсөөд клиник 311 дугаар ангид жолоочийн албан тушаанд томилогдож УАЗ 469 гэдэг автомашин барьж улсын хил хамгаалтанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн байгаа. Килийн 2 дугаар килийн став шалган нэвтрүүлэх бомб болж анх удаа нээгдэхэд бомбын анхны жолоочоор үүрэг гүйцэтгэж байлаа. Тухайн үед заставын дарга барилтын далаа хүү гэж хошууч байсан. Заставын урлагч Нацхийн Бат тухтах гэж байсан. Тэгээд заставын холбооч нь Мангалжавын буян далаа жагсаалын дарга ахлагч сегмент гэж хүмүүстэй хамтран үүрэг гүйцэтгэж ажиллаж байлаа. 2005 онд Тус ангид шилжин нэрж Килийн 4 дугаар заставд Килийн харуулын даргаар томилогдно. 2006 он хүртэл 4 дугаар заставд үүрэг гүйцэтгэж байгаагаад 2006 оноос Килийн 5 дугаар заставд очив. Харуулын даргаар үүрэг гүйцэтгсэн. 2007-оос 9 онд 9 онд Килийн 1-р заставын механик жолоочоор томилогдно. Үүрэг гүйцэтгэлээ. Тийм 1-р заставд 1 жил фермер автомашины жолоочоор үүрэг гүйцэтгээд 10 оноос 11 онд Килийн 1-р заставын жагсаалын даргын албан тушаанд томилогдно. Бас 1 жил ажиллаа. 2 онд ангийн төвд орж ирж автотехник албаны жолоочоор томилогдно ажилласан байгаа. Автотехникийн албанд ажиллах хугацаанд Пурган GL130 автомашинтай улсын гилд болон ангийн артал хангалт аж ахуй ажилд үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр тухайн үед хамтарч ажиллаж байхад манай автотехник албаны Ахмад жолооч Баатар Зориг гой байсан. Дахиад Алтан Гинж Ахмад Элчин Батцуур Чимбат Батбаяр Цэнжав Инквайр тэгээд доотлын залуучууд бол энэ Бат тухтах Тэрвиш Батнаас нь гээд хамтарч ажиллаж байлаа. Борис гэж бас жолоочч манай доотлын залуучууд хамтарч ажиллаж байлаа. Тухайн үед дандаа Орос тээврийн хэрэгслэр хил хамгаалт болон артал аж ахуй төгсгөлийн ажилд үүрэг гүйцэтгэж байсан. Автомашин жаахан хуучирсан нэвтрэл гэмтэл ихтэй. Тэгэл одоо сэлүүгээр л ирэх болдвол автомашинд запас хэлийг авч тавьж ангиас болон хувьяас авч тавьж үүрэг гүйцэтгэх бэлэн болгочлоо ажиллаж байлаа. Энэ ангийн одоо хил хамгаалт ховор намрын цэрэг татлага тэгээ түлшний мод өөрс татах күнсний нугаа хураах энэ бүх ажилд автомашин байхгүй бол энэ ажил зогсохоор тийм болж таарад тэр үүрэг гүйцэтгэхд одоо автомашины л одоо 1 номерын үйл ажиллагаа болж одоо автомашиныхаа бүрэн бүтэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байсан байгаа. Хил хамгаалгын хэмжээнд одоо хамгийн анх цэргийн албанд орж ирэхэд ангийн захирагч Хурандаа Гөлгөө гэж одоо манай мундаг Хурандаа өдөртөгч дарга хүн байлаа. Тэгээд штабын дарганд тухайн үед Болдбаатар гэж дэд хурандаа байсан.
За тэгээ хойшлоод ангийн зэрэгчээр баруун дөрөвний өтрөд Галбаатар хурандаа Ган Эрдэнэ гээд хурандаа нарын удирдлаганд ажиллаж байлаа. Ангийн 45 дугаар өтрөд Баярбат хурандаа, Дамжирын хурандаа, Ингэтэр хурандаа байсан. Батбаяр гэж одоо мундаг дарга удирдагч, Амар санаа гэж мундаг сайхан дарга удирдагч байсан. Ер нь үеийн дарга нарт бол сайхан хамт олон дарга удирдлага албаны дарга нартай хамтарч ажиллах сайхан байсан. Энэ манай анги удирдлага хамт олон нэрээс миний бас амьдрал байдлыг наад цаана ойлгож тусал дэмждэг байсан одоо. Миний бол одоо хамгийн нэг баярт үйл явдал бол одоо хууль зүйн яамнаас нэг алба багш нэг байр гэсэн тийм төсөл хэрэгжээд 45 дугаар ангийнхаа одоо удирдлагын итгэлийг алдахгүйгээр нэг алба багш нэг байр гэсэн культурт хамрагдаж нэг байранд орохоор болсон. Энэ боломжийг олгосон хорондоо Амар санаа болон удирдлагуудтай маш их баярлалаа гэж хэлье. За удахгүй ангийн төвөгт 50 жилийн явуулах гэж байгаа. Манай ангид ажиллаж исэн үеийн Ахмад хэлж удаа ажиллаж байгаа залуучууд ангийн төвөгт 50 жилийн баярын мэнд хүргье.